эзний үг рүү анхаарлаа хандуулъя. Тэгээд бид нар Йохошуа номоор цуглаад яваад өнөөдөр төгсгөлийнх нь тэгээд та гайхчихж магадгүй төгсгөл гэхэлээр яагаад гэвэл дөнгөж 12 дугаар бүлэглэлээр бид нар хамгийн сүүлийн номд байсан. Тэгвэл өнөөдөр ингээд Йохошуа номын төгсгөлийн номд яагаад гэвэл нэлээд олон бүлэг маань газар усны нэр явж байгаа. Израилийн 12 овгуудад 12 овогт нь ямар газар нутгийг хуваарлсан бэ гэдэг бүр гуу жалгаар нь хот тосгоноор нь нэрээр нь дурдаад тэрний дараа энэ орчин тэр тосгоны дараа тэр хүртэл байгааг ингээд газар усыг нэрлэлсэн байгаа. За тэгвэл өнөөдөр цөмөрөө Йохошуа номын сүүлийн 2 бүлгийг дүгнээд базаад үзнэ. За тэгээ бүгдээрээ эзний үг рүү харахаас өмнө хамтдаа нэг залбирая. Зүрх сэтгэлээ эзэн даатгая. Анхаарал оюун бодлоо эзэн өргөё. За хамтдаа залбирая. Эзэн бурхан минь танд бид нар баярлалаа. Та энэ цагийг зөвшөөрч өгсөнд тэгээд бид нар таны үгээс харах энэ цагийг таны үгээс суралцах, таны үгээс сургамж, мэдлэг, ойлголт, синхруулэг авах энэ цагийг та өрөөж өгөөч. Тэгээд энэ сууж байгаа, сонсож байгаа хүн болгоныг эзэн би таны нэрээр өрөөж байна. Эзэн бидний оюун бодлыг, зүрх сэтгэл, сүнсийг та өөрлөгөө хандуулаарай. Энэ цагт эзэн минь та агуу ажлаа хийгээж бидний зүрхэнд та ажиллаач гэж гуй. Есүс. Тэгэд энэ цагийг онцгоогоор та өрөөгөөрэй. Бүхнийг Есүс эзэн таны нэрээр даатхан залбирч байна. Амен. Йохошуа номын 23-24 дугаар бүлэг. Өнөөдрийн уншиж байгаа энэ хэсэг маань болохоор нэгэн онцгой 2 бүлэг. Тэгээд таны ингэж төсөөл. Таны хүндэлж явдаг, хайрладаг, маш сайн мэддэг, олон алдартай амьдралаараа эзнийг алдаршуулсан, эзнийг гэрчилсэн, эзний агуу ажлыг хийсэн нэгэн агуу баатрын амьдралынхаа төгсгөл захиасаа өгж байгаа тэр өрөөнд та тэр хүнтэй хамт байна гэж бод. Ямар том аз жаргал, ямар том гайхамшигтай боломж вэ гэж та бодох бах. Яг л тэр хүнийг таваад мэддэг, сонсч ийсэн, хайрладаг. Тэгээ тэр хүн яг амьдралынхаа төгсгөлд одоо яг маш чухал үгээ захиасаа хэлэх гэж байгаа. Цөөхөн хэдэн үнийг сонгоод дуудсан. Тэгээд тэр дуудсан хүмүүсийн дунд та багтжээ. Тэгээд тэр хүний үг тэгвэл таны хувьд ямар үнэтэй, ямар чухал байх вэ гэдгийг та өөрөө төсөөлж байгаа. Йохошуа 23-24 дугаар бүлэг нэлээд урт уншин. Гэхдээ та анхаарлаа төвлөрүүлсэн хэвээрээ сонсоорой. За уншия. Яавэ Израилийг эргэн тойрныхон дайснуудаас амирлуулснаас хойш урт хугацаа өнгөрч Йохошуа насан өндөр болжээ. Йохошуа Израилийн ахлагчид, бүлийн тэргүүн захирагчид тэргүүдийг бүгдийг нь зарлан цуглуулад би хөгшөрч нас дээр гарлаа. Та нарын төлөө бурхан Яавэ хэрхэн тулалдаж энэ үндэснүүдийг яасныг бүгдийг нь та нар биеэрээ үзсэн. Йорданаас эхлээд нар жаргах зүгийн их тэнгис хүртэлх хамаг үндэснийг би хэргааж хайсан. Гэвч та бүхний овог бүрд хуваарлагдсан өв газарт тэднээс үлдсэн байгааг хар. Бурхан Яавэ чинь тэднийг хөөн зайлуулах болно. Бурхан Яавэгийнхаа амлсан ёсоор та нар тэдний газрыг эзэмшгэл болно. Харин та нар мөшөөгийн хууль зааврын ном бичигдсэн болгоныг чамд баримтлан түүнээс баруун тийш зүүн тийш хазааж болохгүй. Та нарын дунд үлдсэн энэ үндэснүүдтэй хутгалдан Бурхтынхын нэрийг дуудаж дурсан, тэдгээрээр тангарлаж, сүслэн үйлчилж, сөгдөм өргөж болохгүй. Харин өдийг хүртэл дагаж ирсэн шигэ Бурхан Яавэдэ үнэнч байна. Яавэ та нарын өмнөөс агуу сүр хүчит үндэснүүдийг хөөн зайлуулахад өнөө хүртэл хинч та нарыг сөрөн зогсож чадаагүй. Бурхан Яавэдэн амлсныхаа дагуу та нарын төлөө тулалддаг учраас нэг хүн чинь л гэхэд 1000 хүнийг дийлэх хүчтэй болдог. Тийм ээ зүрх сэтгэлээс сайтар анхаар юу юунаас илүүгээр Бурхан Яавэгаа л хайрл. Хэрв та нар няцаж дунд чинь байгаа энэ үндэснүүдтэй ирж очиж хутгалдаад өөр хоорондоо гэрэлвэл Бурхан Яавэ чинь энэ үндэснүүдийг та нарын өмнөөс цаашид хөөхөө болох нь гарцаагүй гэдгийг та нар мэддэг бай. Бурхан Яавэгийн чинь өгсөн энэ сайхан нутгаас та нарыг мөхөж үгүй болтол тэд та нарт өргөх занг шийтгэх ташуур нүдэнд чинь өргөс байх болно.
хорвоогийн жамаар олох минь дөхөж байгааг харж байгаа биз дээ. Бурхан Яавыг ийм амлсан бүхий сайн сайхан үг бүрээс нэгэн ч талаар өнгөрсөнгүй. Бүгд та нарт биелсэн бөгөөд нэгэн ч хүсэл хаягдаагүй гэдгийг та нар бүх оюун бодол зүрх сэтгэлээрээ мэдэж байгаа. Бурхан Яавыг чинь айлцсан сайн сайхан үг бүхэн та нарт биелсний адилаар Бурхан Яавыг чинь өгсөн энэ сайхан газар нутгийн хөрснөөс та нарыг устж дуустал чинь элдв муу зүйлийг тэрбээр бас авчирч чадна шүү. Тиймээс та нар Бурхан Яавыгийнхаа та нартай тогтоосон гэрээг зөрчиж өөр бурхтад сүслэн үйлчилж мөргөх аваас тэр үед Яавыгийн хилэн шатаж та нарт өгсөн энэ сайхан нутгаасаа та нарыг удалгүй зайлуулах болно гэжээ. 24. Йохошуа Шихемд Израилийн бүх овгийг цуглуулan ахлагчид, бүлийн тэргүүнээр захирагчид, ахлагч нарыг дуудсан тэд Бурхны өмнө төлөөлөн зогсов. Йохошуа цугласан олонд хандан хэлвэ. Израилийн Бурхан Яаваа инхүү айлдаж байна. Тэрээр хэлэхдээ эрт дээр цагаас Авраам, Нахор нарын эцэг Терах болон түүнээс өмнөх та нарын өвөг дэдэс Ефрат мөрний чандад амьдардаг байхад өөр бурхтад сүслэн үйлчилдэг байваа. Харин би өвөг Авраамыг чинь тэр мөрний чандаас авч Канаан даяар газарчлан хөтөлж үр удмыг нь олон болгож түүнд Ицхакийг өгсөн. Би Ицхакт Яаков, Исав нарыг өгсөн билээ. Исавт Сеир уулыг эзэмшүүлэхээр өгсөн. Харин Яаков хөвгүүдтэйгээр Египт рүү явсан. Би Мөше, Ахрон нарыг илгээж Египтийг цогсны дараа та нарыг тэндээс гаргаж авсан. Эцэг өвгөлийг чинь би Египтээс гаргаж тийхүү тэднийг зэгс тэнгист тулж ирэх үед Египтчүүд морьт хийгээд тэрэг цэрэгтэй зэгс тэнгис хүртэл нэхэж ирсэн. Тэр үед Яавагаас тусламж ирэн хашгирагч чинь тэрээр та нарын ардах Египтчүүдийн өмнө түнэр харанхуйг нөмөргөн Египтчүүдийг тэнгисийн усаар хамж авсан. Ийхүү Египтэд үйлдсэн зүйлийг минь та нар нүдэрээ харсан. Дараа нь та нар цүл олон хоногийг өнгөрөөсөн билээ. Тэгээд би та нарыг Йорданы чанад зүүн тээгүүр нутаглаж байсан Аморчуудын нутагт авчирсан. Тэд та нартай дайцсан боловч би өмнөөс чинь тэднийг даран устгаад газар нутгийг нь эзэмшүүлэхээр гарт чинь тэднийг өгсөн. Гэтэл Ципорын хүү Моавийн хаан Балак эсэргүүцэн босож Израилийн эсрэг дайдаг. Улмаар та нарыг хараалгах гэж Биорын хүү Биламыг илж илгээн дуудсан. Би Биламыг сонсох хүсэлгүй байсан болохоор тэр та нарыг ерөөхөөс аргагүй болсон юм а. Ингэж би та нарыг тэдний араас чөлөөсөн. Тэгээд та нар Йорданы гаталж Ерихүүд ирэхэд тентхийн ард иргэд улмаар Амор, Периз, Канаан, Хет, Гиргаш, Хиви, Егүсчүүдийн ноёд та нарын эсрэг дайцсан боловч би тэднийг бас л гарт чинь өгсөн. Би та нарын өмнө бүхгэн явуулж та нар Аморчуудын хоёр шааныг илт ном хэрэглэлгүйгээр хөөж гаргасан билээ. Ийхүү би та нарт өөрсдийн хөлс хүчээ өгөөгүй газар нутаг, өөрсдийн барьж байгуулаагүй хотуудыг өгч, тэнд та нар суурьшин өөрсдөө тарьж арчилж ургуулаагүй усан үзмийн цэцэрлэг болон чидууны төглөөс хооллох болсон гэсэн билээ. Тэгэхээр одоо Яавагаас эмээн сэвэр сэтгэл, үнэн сэтгэлээр түүнд сүслэн үйлчилж, Ефрат мөрний чанад хийгээд Египтэд байхдаа эцэг өвгдийнхөө сүслэн үйлчилж байсан бурхтыг зайлуулан Яавэд сүслэн үйлчил. Хэрв Яавэд сүслэн үйлчлэх нь та нарт таагүй байвал өнөөдөр хүнд үйлчлэхээ сонго. Эцэг өвгдийнхөө дагаж байсан Ефрат мөрний чанад нутгийн бурхтад уу? Эсвэл одоо оршин суугаа газрынхаа Аморчуудын бурхтад уу? Харин би болон манай гэрийнхэн Яавэд сүслэн үйлчлэх болно гэлээ. Ард олон хариуд нь өөр бурхтад сүслэн үйлчлэхээр Яавэд бид орхих нь биднээс холуур байг. Бидний бурхан Яавэ бол бидний болон өвөг дээдсийг маань боолчлын газар болох Египтээс гаргаж нүдэн дээр минь энхүү агуу тэмдгүүдийг үйлдэж бүхэл туулсан замын минь турш замд таарсан ард түмнээс биднийг хамгаалж ирсэн нэгэн билээ. Биднээс өмнө энд нутаглаж байсан бүх үндэснийг болон Аморчуудыг Яавэ хөн гаргасан. Яавэ бидний бурхан учраас бид ч бас Яавэд сүслэн үйлчлэн гэвэ. Тэгтэн Йохошуа ард олон бурхан бол ариун. Тэрээр харам хартай бурхан. Тэрээр тэрслэл нүгэлт хүлцэл үзүүлэхгүй учраас та нар Яавэд үйлчлэх боломжгүй. Хэрв та нар Яавэг орхин харийн бурхтад сүслэн үйлчлбээс хэдийгээр тэрээр та нарт сайн сайхнаар хандаж байсан ч тэр нь эсрэгээр иргэн харин зовлон гамшигыг учруулж устгаж дуусгах болно гэхэд ард олон Йохошуад үгүй бид Яавэд сүслэн үйлчлэх болно гэцгээжээ. Йохошуа тэдэнд Яавэд сүслэн үйлчлэхээр сонгосныхоо гэрчин та нар өөрсдөө шүү гэсэнд тэд тийм ээ бид өөрсдөө гэрч гэцгээлээ. Йохошуа
Тэгэхээр одоо өөрсдийнхөө дунд байгаа харийн бурхтаас татгалзан Израилийн бурхан Яваадыг зүрх сэтгэлээ хандуулагдсан гэвэ. Ард олон Йехошуад бурхан Яваадыг бид сүслэн үйлчилж үгийг нь дуулууртай дагах болно хэмээлээ. Тиймээс Йехошуа тэр өдөртөө Шихемд ард олонтой гэрээ байгуулж зарлиг шийдвэр гаргажээ. Йехошуа тэдгээрийг бурханы хууль зааврын номд бичээд нэгэн том чулууг Явагийн ариун газар дахь нэгэн царс модны доор байрлуулв. Тэгээд Йехошуа бүх ард түмэнд сонсогдсон Явагийн бидэнд айлцсан үг бүрийг энэ чулуус сонсож бидний гэрч боллоо. Та нарыг бурхнаасаа татгалзан ургуузаа хэмээн сануулах гэрч болж байгаа юм а. Тэгээд Йехошуа тэднийг өөрсдийнх нь өв нутаг руу буцаажээ. Энэ үйл явдлаас хойш Явагийн зарц нүний хүү Йехошуа 110 наснда өөд болов. Түүнийг өөрийнх нь өв нутаг Гашуудын хойдох Ефраимын уулархаг нутгийн Тимнат Серахт оршуулжээ. Израиль Явагийн хийсэн бүхнийг мэдэх Йехошуагийн өдрүүдэд мөн Йехошуагаас хойш амьдарсан ахмадуудын амьд сэрүүн ах үед Израильчууд Явад сүслэн үйлчилсээр байв. Израильчууд Египтээс Йосефийн ясыг авчран мөн Яаков нь Шихемийн өвөг Хаморчуудаас 100 мөнгөн зоосоор худалдаж авч байсан. Улмаар Йосефчуудад өв болгон өгсөн Шихем нутгийн нэг хэсэг талбайд оршуулсан ажээ. Мөн Ахроны хүү Элазарыг өөд болоход хүү Пинхаст нь Ефраимын уулархаг нутагт өгөгдсөн Гивад нутагт болжээ. Хүн амьдралынхаа төгсгөл хамгийн чухал үгээлэл баг. Та тэхүү үр хүүхдүүдэд цуглуулж байгаа та ингээ явах цаг нь болчлоо гэдгийг мэдвэл олон юм ярихгүй бах. Шаардлагагүй юм бол ярихгүй бах. Ойлгомжтой зүйлийг бас хэлэхгүй байх. Харин хамгийн чухал хүүхдүүдээ ард түмнийг санаасаа үргэлж санаж байгаасаа за энээс л холдож болохгүй шүү. Энэ л хамгийн нандин хамгийн үнцэнтэй зүйл шүү гэсэн зүйлээ хэлэх баг. Тэгвэл яг одоо бид нар энд Йехошуаг бид нар яг сүүлийн захиасаа Израильчуудад удирдагчнаас хэлж байгааг сонсож байна. Тэгвэл энэ хоёр нэлээд урт дуухан бүлэг гэхдээ бидэрт маш чухал зүйл байна. За юунээс өмнөхөн Израильчууд Канаан нутагт орж ирээд Бурхны амлсны дагуу газар нутгийн нэлээд хэсгийг нь магадгүй ихэнхийг нь эзлээд авчихсан Бурхны үг тэдний амьдрал дээр нүдэн дээр нь аль хэдийн биелэгдсэн байсан. Гэхдээ газар нутгийн зарим хэсэг нь бас л тэднэр хараахан эзэлж аваагүй Бурхны үгийн биелэл арай болоогүй байсан. Тийм учраас одоо энэ дээр хэлж байгаа Йехошуа за та нар газар нутгийн зармийг нь авсныг мэдж байгаа. Гэхдээ таны өмнө бас ажилчин байна. Та нарын өмнө хийх зүйл байгаа шүү гэж хэлж байгаа. Тэр ажил юу вэ гэхээр энэ газар нутгийг Бурхны амлсны дагуу эзэлж авах. Тэгвэл яг үүнтэй төстэйгээр Йехошуагийн захиасыг сонсож байх үед та өөрийгөө тэнд байна гэж төсөөлөх юм бол та бидний амьдралд ч гэсэн бид нар амьдралынхаа зарим хэсгийг туулчихсан. Харин бидний амьдралын өмнө бас тодорхой хугацаа байгаа. Бидний өмнө хийх ажил байгаа. Бидний өмнө Бурхны амлсан зүйл бас байж магадгүй. Бурхны зорилго төлөвлөгөө хараахан бүрэн дүүрэн дуусаагүй байж магадгүй. Тэгвэл таны амьдралаа үлдсэн хугацаанд би юунд зориулж, би юун дээр анхаарч явах ёстой вэ гэдэг дээр чинь хэрэг болох чухал үг тэгвэл энд Йехошуа биднэрт бас хэлж байна гэсэн үг. Тэгвэл цөмөрө Йехошуагийн 23-ыг харах юм бол Йехошуа Израильчуудад сануулж байгаа нэг үг нь бол за та нар Бурхны амлалт хэрхэн биелэгдэж байгааг та нар харсан. Та нар өөрсдийнхөө гараараа бариагүй байшин савнд өөрсдийнхөө ургуулаагүй усан үзмийн цэцэрлэгээс үр жимсийг нь хүртээж сууж байгаа. Бурхан та нарын өмнөөс тулалдсныг та нар харсан. Бурханы та нарын өмнөөс гайхамшгуудыг хийснийг та нар өөрсдөө мэдж байгаа. Тэгвэл энэ бүхэн чинь яаж цааш үргэлжлэх вэ? Та нар үлдсэн хугацаагаа Бурханы үлдсэн ажил та нарын амьдралд яаж үргэлжлэхийг та нар харах вэ гэвэл та нар Бурханы үгээр амьдраарай гэж хэлж байна. Бурханы үгээс та нар зүүн тийш битгий хэрэг, баруун тийш битгий хэрэг. Тэгвэл яг энэ санаа өмнөх номдод дээр бас яригдсан. Санаж байна уу та? Бурханы үгээр бид нар амьдрах юм бол Бурханы үгээр амьдрсан учраас бид нар амжилтанд хүрдэгэ гэдгийг хамж ирсэн. Тэгвэл яг энэ дээр адилхан Йехошуа Израильчуудад хэлж байгаа. Чи амьдралынхаа төгсгөл дээр Йехошуа захиасаа өгж ирсэн. Тэгвэл одоо дахиад Йехошуа дараагийн үедээ захиасаа өгч байна. Яг энэ дээр хэлж байгаа тэр та нар
мөшөөгийн хууль зааврын 6 дугаар эшлэлдэр байгаа 23-ын 6 дээр. Харин та нар мөшөөгийн хууль зааврын ном бичигдсэн болгоныг чанд баримтлан түүнээс баруун тийш зүүн тийш хазааж болохгүй. Энэ сэдв буюу Бурхны үгээр амьдрах гэдэг сэдв байн гарч ирж байгаа. Энэ ерөөсөд Библийн бүлэг болгоноос бид нар гаргаж ирэх боломжтой. Энэ маш чухал зүйл. Есүс ч гэсэн дагалдагч нартаа адилхан зүйлийг хэлж ирсэн. Та нар миний үгээр амьдраарай. Миний заавраар амьдраарай гэсэн. Есүс Иохны 8:31 дээр ингэж хэлсэн байна. Хэрв та нар үгээр минь амьдрвал үнэхээр миний дагалдагч байна гэсэн. Маш яг л адилхан санаа. Хэрвээ би Есүст итгэдэг гэдэг нь үний юм бол, хэрвээ би Есүст итгэдэг гэж би бусдад хэлдэг юм бол, намайг Есүст итгэдэг гэдгийг маань миний үгнээс илүүгээр миний амьдрал гიშтэх ёстой. Би амаараа хичнээн би Есүст итгэдэг, би цуглаанд явдаг, тэгдэг ингэдэг гэж яриад хэрвээ миний амьдрал, миний амтай, миний хэлдэг үгтэй нийцэхгүй бол та өөрийнхөө үгээрээ, өөрийнхөө амьдралаар өөрийнхөө үгийг няцааж байгаа гэсэн үг. Тэгвэл Есүс бас яг хэлсэн тийм. Хэрвээ та нар миний үгээр амьдрах юм бол миний дагалдагчд гэдгээ харуулна гэсэн. Тэгвэл яаж бид нар өдөр тутмынхаа амьдрал дээр Бурхны үгээр амьдрах вэ? Бурхны үгээр тэгвэл амьдрахын тулд эхлээд бид нар Бурхны үг юу хэлдэг, юу заадаг, юу надаас хүсдэг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ бид нар Бурхны үгийг мэдэхгүй бол тэр Бурхны үгээр амьдрах гэдэг зүйл худлаа болно. Хэрвээ бид нар Бурхны үгийг тэгвэл яаж мэдэх вэ? Яаж амьдралдаа оруулах вэ гэвэл Бурхны үгийг унших. Маш энгийн. Энд ерөөсөө та докторийн зэрэг хамгаалах хэрэггүй. Бурхны үгээр амьдрахын тулд та Библийн доктор байх хэрэггүй. Та зүгээр л Библийг унш, Бурхны үгийг унш, тэгээ Бурхны үгийг амьдралдаа хэрэгжүүл. Маш энгийн, гэхдээ маш үндсэн суур зүйл байна. Тэгээ хүмүүс тэгж боддог. За би Бурхныг нэлээд сайн мэддэг болчоод миний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөж, тэгээд би дараа нь Есүсийн тухай бусдад яриа гэж боддог. Хэрвээ тэгэх юм бол миний амьдрал бидний амьдрал хүрэхгүй. Харин би нэг жижигхэн зүйлийг ойлгож авсан бол тэр зүйлийг хэрэгжүүлээд би амьдрах хэрэгтэй. Дараагийн зүйлийг ойлгоод тэргээ хэрэгжүүлээд амьдрах. Ерөөсөд Христэд итгэж хүний амьдрал ийм л замаар явах хэрэгтэй. Та замын хөдөлгөөний дүрмийг жолооч хүний хувьд баримтлахаа мэднэ те. Тэгвэл магадгүй бүр зорчигч, явган зорчигч хүний хувьд ч гэсэн замын хөдөлгөөнд оролцож байгаа учраас зам хөндлөн гарч ил байгаа, нийтийн дээр сууж ил байгаа. Тийм учраас бид нар бас тэгвэл тодорхой хэмжээгээр дүрмээ мэдэх ёстой. Тэгвэл жолооч хүн яаж замын хөдөлгөөний дүрмийг баримтлах вэ? Дүрмийг мэддэг байж ээж баримтлана. Дүрмээ мэдэхгүй бол тэрийг баримтлана гэдэг хэцүү болно, боломжгүй болно. Тэгвэл дүрмийг яаж, замын хөдөлгөөний дүрмийг яаж мэдэх вэ? Унших хэрэгтэй, суралцах хэрэгтэй, тэнд анхаарал тавих хэрэгтэй, тэмдгүүдээ бид нар ойлгодог болох хэрэгтэй, тэмдгүүдийг дагдаг болох хэрэгтэй. Тэгжээж замын хөдөлгөөний дүрмөнд бид нар яг дүрмийн дагуу. Энэ ерөөсөө маш энгийн, ойлгомжтой. Яг үүнтэй адилхан зүйл юу вэ? Бурхны үгээр амьдрья гэвэл бид нар Бурхны үгийг унших хэрэгтэй. Энэ маш энгийн. Бурхны үгийг унших нь тийм хэцүү биш. Бурхны үг нь өнөөдөр биднэрт монгол хэл дээр маань байна. Олон хэл дээр байна. Та германыг уншдаг бол, англи хэлээр уншдаг бол, өөр бусад хэлээр уншдаг бол Бурхны үг өнөөдөр дэлхийн хамгийн олон хэлээр орчуулагдсан ном. Орчуулагдсаар л байгаа. Тэгвэл Бурхны үгийг унших нь бидэрт аль хэдийн май та уншаарай гэж бидэрт өгчихсөн байна. Тэгвэл бид нар үнэхээр хамгийн түрүүнд эндээс Йохошуагийн хэлж байгаа хамгийн ихний нэг ойлгож авах зүйл бол бид Бурхны үгээр амьдрах хэрэгтэй. Амен. Бурхны үгээр амьдрах хэрэгтэй. За Йохошуа цааш нь бас 11-р эшлэлдэр ийм зүйлийг хэлсэн байна. Тиймээд зүрх сэтгэлээ сайдар анхаар. Юу юунаас илүүгээр Бурхан Яавэгаа хайр.
юу юунаас илүүгээр Бурхан эзнээ л хайр гэж хэлж байна. Энэ бол Йохошуагаас өгж байгаа тушаал байна. Тэгээ бид нар шинэ гэрээнээс уншдаг, Библи хуучин гэрээнээс бид нар уншдаг. Хамгийн агуу хоёр тушаал юу вэ? Эзэн Бурханаа бүр сэтгэлээрээ бүх оюун бодлороо байдаг хүч чадлаараа хайрл. Тэгээд бусдыг хайр. Энэ хоёр агуу тушаал дээр дараагийн бүх зүйл тогтдгоо гэж хэлдэг. Тэгвэл энэ бол бас адилхан тушаал байна. Тэгээ та ингэж бодож үзсэн үү? Хайр яагаад тушаалаар өгөгдсөн юм бэ? Та жишээлбэл хажуудлаа оны чи намайг хайр хэлгээд тэгвэл яах вэ? Нэг талдаа сонин те. Яагаад гэвэл хайрыг хүн тушааж болдоггүй зүйл. Хайрыг хүнээс шаардаж болдоггүй зүйл. Харин тэгвэл яагаад энэ Библиэлд эзний хайр, Бурханаа хайр гэж дахин сануулж энийг бүр Библийн үндсэн тушаал болгож өгсөн байдаг вэ? Яагаад вэ гэвэл бид нар сая уншсан. Би саяны хоёр бүлгийг урт хэдий ч гэсэн яагаад бүр зориуд уншсан бэ гэхээр Бурхан эхлээд хүн төрлөختнийг хайрлсан гэдгийг сануулханд байна. Бурхан өөрөө эхлээд Израильчуудыг хайрлсан. Энэ бүр хэлж байгаа те 24 дугаар бүлэгдээ Авраамыг Библиэр Ефрат мөрний цаатад харин шүтээ мөргөөд харанхууд амьдарч байхад нь би сонгож аваад би хөтлөөд авчираад би Кинаан нутгаар туулуулаад тэгээд тэдний үр өдмийг нь олон болгоод тэгээд дараа нь би Египтээс тэднийг авчираад тэднийг би хайрлсан. Гайхамшиг үзүүлсэн, тэднийг би өршөөсөн, нэгүүлсэн, хайрлсан. Тэрнийхээ дараа би тэднэрт хуйлаа өгсөн гэсэн. Тэгвэл яагаад Бурхан биднээс хайр гэдэг тушаалыг өгсөн байдаг вэ гэвэл эхлээд Бурхан өөрөө хайрсан учраас. Бурхан өөрөө эхлээд биднийг хайрлсан учраас бидний зүй зохистой хариу нь юу вэ гэвэл хайр. Та хүүхдээ хайрладаг баг. Та хүүхдээ инэрдэг, тэ тусалдаг, дэмждэг, одоо хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг. Тэгвэл та буцаагаад юу гордож байгаа вэ? Хайрыг гордож байгаа. Яг тэрнтэй адилхан Бурхан биднийг эхлээд өөрөө хайрлсан. Шинэ гэрэн дээр зөндөө олон ишлэлүүд байна. Бурхан эхлээд биднийг хайрлсан учраас бүр биднийг үхмэл, харанхуйд, тэ бүр үхчихсэн цогцос шиг өрөвдөлтөй амьтан байхад Бурхан биднийг хайрлсан. Тийм учраас өөрийг нь эсэргүүцээд Есүсийг цовдол гэж хашгирж байгаа хүмүүсийн дунд бид нар зогсож исэн хүмүүсээ гэсэн үг. Есүс энэ хин юм бэ? Энийг цовдол, энийг ал гэж хашгирж исэн хүмүүсийн нэг бид нар. Есүс биднийг эхлээд өөрөө хайрлсан учраас Есүс биднээс буцаагаад хайрыг хүсдэг. Тийм учраас Библиэлд чи эхлээд эзэн Бурханаа юу юунаас илүүгээр эзэн Бурханаа хайр гэж хэлдэг. Дэд хууль номын 6-гийн 5 дээр ингэж байна. Чи Бурхан Яваага хамаг оюун бодлороо бүхий л бие сэтгэлээрээ байдаг хүч чадлаараа хайр гэж. Түрүүний миний хэлсэн зүйл те. Тэгвэл яагаад Бурхан биднээс хайрыг тушаал болгож өгсөн бэ гэхээр Бурхан өөрөө эхлээд хайрлсан учраас. Бурхан эхлээд өөрөө хайрлсан учраас дараа нь өөрийнхөө зааврыг өгсөн. Бурхан юу ч хийгээгүй байж биднээс эхлээд юу шаардаагүй. Харин Бурхан өөрөө бүхнийг эхлээд хийдэг, бүхнийг эхлээд биднэрт зориулсан, өөрөө хайраа харуулсан. Түүнийхээ хариуд буцаагаад биднээс өөрийг нь хайрлаарай гэж хэлдэг. Израилийн түүх бол тэр чигээрээ Бурханы хайрын түүх. Бид нар хуучин гэрээг уншихаараа ингэж боддог. Бурхан ямар ширүүн, ямар их зүйлийг шаарддаг нэг хатуу ширүүн, ууртай, хилэнтэй, хартай Бурхан шиг боддог. Гэтэл үнэндээ тийм биш. Израильчууд ямар зүрүүд, ямар бас тэнэг, ямар гин нүгэлтэд дуртай Бурханаас хичнээн дахин ургаж нүрээ буруу тийш нь харуулж Бурханаас холдсон ч гэсэн Бурхан тэднийг өршөөсөөр байдаг, нэгүүлсээр байдаг, аварсаар байдаг. Израилийн түүх бол ерөөсөө ийм түүх. Энэ цикл давтагдж байгаа. Бидний амьдрал ч гэсэн яг адилхан. Бид нар Бурханыг эсэргүүцдэг байсан, Бурханд итгэсэн хойно ч гэсэн Бурханаас холдох хандлагатай, Бурханыг орхих хандлагатай, Бурханы нэгүсэл өршөөлийг дутуу ухаар хандлагатай хүмүүс юм. Гэхдээ Бурхан биднийг хайрлсаар байдаг, өршөөсөөр байдаг, аварсаар байдаг. Энэ бол
Бурхны түүх бол үндсэндээ хайрын түүх. Та өөртөө нэг дахиад хэлээрэй. За Бурхны түүх бол хайрын түүх шүү. Та өөрийнхөө амьдралыг бодоод үз. Таныг ямар байхад Бурхан таныг хайрлсан бэ? Одоо ч гэсэн таныг хайрласаар байна. Ирээдүйд ч гэсэн таныг хайрласаар байх болно. Бурхны түүх, Бурхны ажил бол хайрын ажил. Хайрын дээр суурилдаг. Тийм учраас Бурхныг бид нар хайрлах нь биднээс гарах хамгийн зөв хариу. Тийм учраас Бурхан биднийг хайр гэж тушаасан. Тийм учраас Бурхан бидэнд энэ тушаалаа өгөхдөө нүүр бардам өгсөн. Яагаад гэвэл эхлээд Бурхан өөрөө хайрлсан учраас. Та гайхамшигт хайр гэдэг мэддэг бах тий. Христэд итгэдэг хүмүүс бараг бүгд мэддэг. Энэ дууг Джон Ньютон гэдэг хүн зохиосон. 1772 онд зохиосон байна. Тэгэд энэ хүн өмнө нь болохоор боолын худалдаа нэгэн хүнд амьдралаар өссөн, өнчин өрөөсөн, нэгэн хатуу ширүү амьдралыг туулсан. Тэгээд том болсон хойно өөрөө боолуудыг Африкаас Англи руу зөөдөг усан онгоцон дээр ажилладаг болсон байна. Тэгээд нэгэн олон одоо мэдээж усан онгоцоор явна гэдэг чинь далайн шуургатай таарна. За энэ аяллаас амьд гарах нь уу гэдэг мөчтэй нэлээд олон удаа тулгарна. Тэгээ би өөрөө усан онгоцон дээр 2 жил амьдарч байсан учраас жоохон мэднэ л дээ. Ялангуяа өмнөд Африкийн яг тэр нөгөө Монголоор бол сайн итгэл сайн хошуу гэж орчуулах юм. Яг тийм хошуу байдаг. Тэр Кейп Таун руу ордог. Тэр ерөөсө хамгийн алдартай ширүүн далайн аяллуудын нэг болдог байхгүй. Тэр миний хамгийн ихний аялал байсан усан онгоцоор очиод. Тэгээ би зүгээр 2 өдөр хатгай хөөлжөд ирсэн. Тэгвэл Джон Ньютон Африкаас хүмүүсийг боолуудыг авчирдаг байсан. Тэгээд олон удаа тийм хэцүү нэлээд ам ирсэн аялаар явж байхдаа тэгээд нэгэн дээр нь ерөөсөө бүр бууж өгсөн байна. За Бурхан минь ээ гэж хашгирсан. Та надад туслаач, та намайг авраач, би энэ аялаас амьд гармаар байна. Тэгээд эзнийг дуудаад тэгээд амьдралаа зориулаад сүүлд нь энэ хүн номлогч болсон. Тэгээд 280 дуу бичсэн байна. Магтаалын дуу. Тэр 280 дууны нэг нь энэ гайхамшигт хайр гэдэг энэ дуу. Тэгээд 1772 онд бичсэн. Тэгээд энэ хүний энэ бичсэн энэ дуу бол ерөөсөө өөрийнх нь амьдралынхын түүх байгаа. Гэхдээ Бурхан яаж өөрийг нь төөрсөн, хөдөлсөн, харанхуй байхад нь аварсан бэ гэдгийг өгүүлсэн гайхамшигтай түүх ба. Тэгвэл үнэхээр бидний амьдрал ч гэсэн яг энэ Джон Ньютоны амьдралтай адилхан Бурханы нэгүслээр Бурханы аврал хайрыг өгүүлсэн амьдрал байх учиртай. Тийм учраас Бурхан биднээс намайг хайрлаарай гэж хэлдэг. Тэгвэл хамгийн түрүү миний хэлсэн зүйл юу вэ да? Бурханы үгээр амьдрал. Хоёрдугаарт нь Бурхан Яаваа, Бурхан эзнээ бүх зүрх сэтгэлээрээ хайр гэж Йохошуа энд хэлж байна. Цөмөр цааш нь харъя. Йохошуа энд Израильчуудад зориулсан Захиас дотроо 24-р бүлэг дээр та нар эзэн Бурхандаа чин сэтгэлээсээ үйлчлээрэй гэж хэлсэн. Та нар чин сэтгэлээсээ эзэн үйлчлээрэй. Тэгвэл өнөөдөр бидний хувьд эзэндээ үйлчлэх гэдэг нь яаж харагддаг юм? Эзэнд үйлчлэх гэдэг нь яа гэсэн үг юм? Эзэнд үйлчлэх гэдэг нь тэгвэл нэг тодорхой нэг газар очиод мөргөөд байна гэсэн үг үү? Нэг газар очиод бид нар залбираад байна гэсэн үг үү? Тодорхой нэгэн үйлдэл хийн гэсэн үг үү? За маш энгийнээр, маш товчхоноор, бас маш ерөнхийгээр нь хэлье гэвэл
Бурханд үйлчлэнэ гэдэг нь та сайн сонсоорой. Бурханд үйлчлэнэ гэдэг нь бусдад үйлчлэнэ гэсэн. Бурханд үйлчлэнэ гэдэг нь бусдад үйлчлэнэ гэсэн. Яагаад гэвэл таны үйлчлэлээр, таны зүтгэлээр, таны бусдад зориулж байгаа зориулалт, хайр, хөвчөө нэгүслэр чинь нөгөө хүн Бурхныг танаас олж хардаг. Тэгээд Бурхан энэ хүний итгэдэг, энэ хүний төлөөлж байгаа тэр Бурхан ямар агуу юм бэ? Ямар өршөөнгүй нэгүүлсэн бэ гэдгийг хардаг. Тийм учраас Бурханд үйлчлэнэ гэдэг бол бусдад үйлчлэнэ гэдэг зүйлийг бид нар санаж байгаа. Энэ бол ерөөсөө маш ерөнхий энгийнээр хэлэх юм бол юм. Тэгээд цөмөрөө бас шинэ гэрээнээс уншия. Шинэ гэрээн дээр Матай 25-ын 31. Матай 25-ын 31 дээр. Энэ Есүс өөрт нь итгэдэг. Тэгээ бас Бурханд үйлчилж байгаа хүмүүсийн тухай энд хэлсэн байна. Энэ маш чухал зөвлөлийг энд хэлсэн. За эндээс уншъя. Матай 25:31. Хүний хүү алдраад уурсган бүх тэнгэр ичийнхээ хамт ирж сүр жавхлан сэнтилээ задрах болно. Бүх үндэстэн өмнө нь цуглаж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад хонио баруун ямааг зүүн талдаа байлгана. Тэгээд хаан баруун талдаа байгсдад хандаж эцгээр минь өрөөг төгстөө наашиг ертөнцийн суураас та нарт бэлтгэсэн хаанчлыг өвлөн авсугаа. Учир нь өлсөж байхад минь та нар надад идэхэм өгсөн. Сангаж байхад минь уухын өгсөн. Харь хүн байхад минь урьж оруулсан. Нүцгэн байхад минь намайг хувцалсан. Өвчтөй байхад минь намайг эргэж байсан. Шоронд байхад минь та нар над дээр ирсэн гэхэд зөв хүмүүс түнд. Эзэн минь ээ, бид хизээ өлсөж байхыг тань хараад хоолдож цангахад тань уух юм өгсөн бэ. Хизээ бид харь хүнийг тань хараад урьж оруулан нүцгэн байхад тань хувцалсан бэ. Хизээ бид өвчтөй байхыг тань хараад эргэж шоронд байхад тань очисон юм бэ гэх болно. Тэгэхэд хаан тэдэнд үннээр би танарт хэлье. Та нар энэ ахан дүүсийн маань дорд нэгэнд ийм үлдсэн бол надад хийсэн хэрэгээ. За энэ Есүс юу гэж хэлж байна? Хэрвээ та нар энд байгаа ахан дүүсийн хамгийн дордт нь, хамгийн өчүүхэнд нь, хамгийн ядуу доройд нь эдгээр зүйлийг хийсэн бол надад хийсэн гэсэн. Тэгвэл энэ дээр хэлж байгаа Бурханд үйлчлэнэ гэдэг нь тэгвэл бусдад эзний хайраар үйлчлэнэ гэсэн. Заримдаа бусдад үйлчлэх тийм сайхан байдаггүй, амархан байдаггүй, төвөгтэй байдаг, ядаргаатай байдаг, болимоор байдаг, бухимдад хүргэдэг. Би энэ хүнд ингэж юм бэлдэж өгөөд ямар хэрэг? Би хийн, би зарцсан юм уу? Тэ? Би боолно юм уу? гэж бодмоор байдаг. Би яахлаар эдний юмыг бэлдэж авах хэрэгтэй. Би яахлаар ингэх хэрэгтэй. Би яагаад гэдэг зүйлийг бодох тохиолдол олон байдаг. Харин үнэндээ Есүс энэ хэлж байгаа. Та нар ядуу нэгэнд, энэ дорой нэгэнд хүртэл хооллож, ундаж, хувцлаж, шорон байхад нь очиж иргэсэн болвол энэ чинь надад хийсэн хэрэгээ гэж. Тэгээд энэ хүмүүсийн ихэнх нь Есүст хийж яах гэдгийг мэдээгүй ба. Тийм учраас бид нар таныг хизээ тийм байхад чинь тэгсэн ингэсэн бэ гэж. Тэд нар Есүст үйлчилж яах гэсэн бодлоор биш, тэр хүн тусч яах гэсэн бодлоор магадгүй хийсэн ба. Гэхдээ үнэн дээр Есүс юу гэж хэлж байгааг гэвэл чи энэ хүмүүст хийсэн болоод надад хийсэн хэрэгээ гэж. Тэгвэл яг түрүүний нөгөө хэлдгээр Бурханд үйлчлэнэ гэдэг нь бусдад үйлчлэнэ гэсэн. Хэрвээ та бусдад үйлчилж байгаа бол Бурханд үйлчилж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Энэ бол ерөөсөө маш энгийн. Бурханд үйлчлэх маш энгийн. Бурханд үйлчлэх гэдэг нь нэг тодорхой нэгэн цуглаанд очиод номдол сайхан сонсож суугаад, жимбэт сайхан сууж агаад, жимбэт сайхан цэвэрхэн харагдж агаад гараад явах нь Бурханд үйлчилж байгаа хэрэг яг үнэндээ биш. Харин бусдад үйлчилж байгаа бол Бурханд үйлчилж байгаа. Бид нар зүгээр өөрсдөө сайхан жимбэтлэл нэг сайхан шашинтай хүмүүс болж харагдах нь гоё юм шиг боловч энэндээ үнэндээ жинхэнэ Бурханы хүсдэг зүйл дутуу.
Бурхан биднээс юу хүсдэг вэ гэвэл чи бусдад үйлчлээ. Миний нэрийн өмнөөс, миний нэрээр чи бусдад үйлч. Тэгэх юм бол тэр хүн чиний амьдралаас, чиний үйлдэлээс, чиний амнаас, чиний хандлагаас чинь, чиний гаргаж байгаа үйлдэлээс чинь намайг харагдаж байна. Цөмөрө бас 1-р Петрийг уншъя. 1-р Петрийн 4:9. 1-р Петрийн 4:9 дээр ингэж байна. Гомдол тавилгүйгээр бие биедээ зочдомтой ханд. Гомдол тавилгүйгээр бие биедээ зочдомтой ханд. Тэгвэл энд яг адилхан зарчим. Та нар бусдад үйлчлэхдээ битгий гомдлолоор яасан хэцүү юм бэ? Яасан төвөгтэй юм бэ? Яасан дуустдаггүй юм бэ? Яасан их ажил вэ гэж битгий гомдлоо. Яагаад гэвэл бусдад үйлчлэхдээ би хэн үйлчилж байгаа вэ гэдгийг санах юм бол бидний хандлага, бидний бодол, бидний үйлдэл тэс өөр. Харахад би хүнд үйлчлээд байгаа юм шиг, харахад би хүний хэрэгцээг хангахын төлөө явж байгаа юм шиг боловч үнэн дээр бид нар Бурханд үйлчилж байна. Яагаад тэр үйлчлэлээр дамжуулан хэний нэр гарах вэ гэхээр эзэн Иесусийн нэр гарах учраас бид нар эзэнд үйлчилж байгаа. Тэгэхээр та би Бурханд үйлчилж байгаа гэвэл би бусдад үйлчлэх юм байна. Гэхдээ би бас энд хэлснээр та нар битгий гомдлоор, битгий гонгиноор, битгий гомдлоор харин тэгээд бие биедээ зочдомтгой хандаарай гэж тэрэн шиг тэгвэл бие биедээ Бурхны нэгүслээр, Бурхны хайраар үйлчлээрэй гэж. Иесус бас Иохны 13:35 дээр ингэж хэлсэн байна. Цөмөр очоод харъя. Иохны 13:35. Би биедээ хайртай байвас үүгээр чинь та нарыг миний шав гэдгийг бид мэдэх болно. Хэрвээ та нар бие биедээ хайртай, бие биендээ үйлчилдэг, бие биендээ зөв хандлагаар үйлчилдэг байвал та нарыг миний шав гэдгийг бусад хүмүүс харах болно гэж. За тэгвэл эндээс хэлэх зүйл юу вэ гэвэл те Бурхан чин сэтгэлээсээ үйлчлээ. Бурхан үйлчлэнэ гэдэг нь тэгвэл харин бодит амьдрал дээр бусдад үйлчлэх зүйл. Бусдад үйлчлэхдээ та за би Бурханд юу хийж байгаа шүү. Би энэ нэг шалыг шүүрдэхтэй, би энэ жорлон цэвэрлэхтэй, би энэ саналнуудыг цэмцтэй тавихтаа. За би энэ цуглааны эхлэхээс өмнө ирээд энэ өрөөг ч юм уу, энэ техникийг ч юм уу, эсвэл ямар нэгэн зүйлийг би бэлтгэл ажил хийж байгаа бол за би өөрийнхөө төлөө биш. Би Бурхны төлөө, Бурхны нэрийг гаргахын төлөө, Бурхны нэрийг сайнаар магтуулахын тулд би хийж байгаа шүү гэдгээ цөмөрөө санаж хийцгээе. Амен. За тэгвэл би одоо хэлсэн 3 зүйлээ дахиад сануулъя. Хошоо юу гэж хэллээ? Бурхны үгээр амьдраарай. Хоёрдугаарт нь Бурхан эзнээ хайрал, гуравдугаарт нь Бурхан чин сэтгэлээсээ үйлчлээрэй гэж. За тэгвэл одоо цөмөрөө дахиад Йохошуагийн захиасан дотроос нэгэн чухал сэдв бас дахин гарч байгаа. Тэр зүйлийг харъя. 24:14 дээр. За энд Йохошуа за та нар би эзэнд яаж үйлчлэснийг та нар харсан. Тэгээд та нарын дунд та нар эзэнд яаж үйлчлэгээ та нар өөрсдөө мэдэрэй гэсэн. Тэгээд 24:14 дээр ингэж байна. Тэгэхээр одоо Яавагаас имэн цэвэр зүрх сэтгэл, үнэн сэтгэлээр түүнд хүслэн үйлчилж Ефрат мөрний чанар хийгээд Египтэд байхдаа эцэг өвгдийнхөө сүслэн үйлчилж байсан Бурхтыг зайлуулан Яавад л сүслэн үйлчилж. За энэ дээр 23-д очие. 23-д бас адилхан зүйл байна. Йохошуа тэгэхээр одоо өөрсдийнхөө дунд байгаа харийн бурхтаас татгалзсан Израилийн бурхан Яавад зүрх сэтгэлээ хандуулгатан гээ. За энэ дээр гарч байгаа яг нэг адилхан сэдв юу гэвэл харийн бурхтаа та нар дундаасаа зайлуулж. Өдий олон жил Израильчууд Бурхны гайхамшиг хараад, амсаад, туулаад, мэдрээд явж байгаа мөртлөө
Яг одоо энэ цагт ч гэсэн Израильчуудад хандан Йохошуа юу гэж хэлж байгааг бол та нар харийн бурхтаа дундаасаа зайлуул гэж хэлж байна. Ингээд харах юм бол Израильчуудын дунд яг энэнд ч гэсэн бусад эргэн тойрныхоо үндэстнүүдийн шүтдэг химийн шүтэн мод чулуун зүйлийг шүтдэг, түүндээ мөрөгдөг юм уу эсвэл зан үлийг нь дагдаг зүйл хэврэл байсан байна. Мэдээж бүгд биш ба. Илбэг биш байж магадгүй. Гэхдээ энэ үзэгдэл бүрэн дүүрэн алиагүй байсан. Израильчууд харийн шүтэнийг шүтдэг явдал хэврэл байсан. Тийм учраас энд Йохошуад хэлж байгаа. За та нар харийн бурхтаас татгалзаарай гэж. 24-19-с 20-ыг уншъя. Тэгтэн Йохошуа ард олонд бурхан бол ариун, тэрээр харам хартай бурхан, тэрээр тэрслэл, нүгэл хүлцэл үзүүлэхгүй учраас та нар яавад үүснэх боломжгүй. Хэрв та нар яаваг охин харийн бурхтад сүслэн үйлчлбэс хэдийгээр тэрээр та нар сайн сайхнаар хандаж байсан ч тэр нь эсрэгээр иргэн харин зовлон гамшиг учруулж устгаж дуусгах болно гэлээ. За энд Израильчууд Йохошуад хэлсэн. За та нар хүнд үйлчлэгээ, хэнийг сонгож үйлчлэгээ та нар сонгож хэлсэн. Тэгтэн Израильчууд бид нар мэдээж бурхан эзэндээ үйлчлэнэ гэж хариулсан. Тэгтэн буцаагаад за үнэхээр үү? Та нар үнэхээр яг тэгж гэнэ үү? Яг тийм шийдвэрийг гаргасан уу? Яг тийм сонголтыг хийсэн үү гэж хэлж байгаа юм шиг Йохошуа. Та нар үнэндээ бурханд үйлчлэж чадахгүй гэж. Бид нар өөрсдөө бид нар бурхандаа үйлчлээ, бид нар бурхандаа үнэнч хэвээрээ байна гэж хэлэхэд нь Йохошуа хэлээд байна. Та нар үнэндээ чадахгүй. Яг гэвэл бурхан бол ариун бурхан. Бурхан бол харам хартай бурхан. За харам хартай бурхан гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бурхан өөрт нь үнэнч байдаггүй. Өөрт нь хоёрдмол сэтгэлээр ханддаг. Өөрт нь нэг залбираад өөр бурхан шүтэнд очиж бас нэг залбираад нэг хоёр ийм нүүртэй, хоёр сэтгэлтэй, хуваагдмал зүрх сэтгэлтэй тийм байдлыг бурхан үзэн яддаг гэсэн. Харин бурхан яг өөрт нь чинь үнэн чи зөвхөн өөрт нь үйлчлэгийг бурхан хүсдэг. Тийм учраас энэ хэлснээр бурхан бол ариун бурхан. Ариун бурхан гэдэг нь цэвэр зүрх сэтгэлийг, цэвэр хандлагыг бурхан биднээс зөвхөн өөрт нь найддаг тэр итгэлийг бурхан биднээс хүсдэг гэсэн. Тийм учраас хэрвээ та нар одоогийн шигээ харийн бурхныг шүтээл тэдний хийдэг юм нэг хийгээл дагчаад тэгсэн мөртөө наашаа хараад эзэн бурханд итгэхэд байгаа юм шиг найдаад байгаа юм шиг ийм хоёр дүр гаргах юм бол та нар эзэн бурханд жинхнээсээ үйлчилж чадахгүй гэж хэлж байгаа юм. Яагаад гэвэл бурхан бол ариун бурхан, бурхан бол харам хартай бурхан. Йохошуа энэ Израильчуудад сануулж байгаа зүйл нь тэдний хувьд маш ойлгомжтой байсан. Тэр үед яг Израильчуудын хувьд харийн шүтээнүүдэнтэй ихэнх нь юм жижигхэн хэлбэртэй бараг зарим нь карманда хийгээд явчихаар боломжтой. Модоор хийсэн, чулуугаар хийсэн, эсвэл янз бүрийн шавраар хийсэн тийм жижигхэн юм төрснүүд байдаг. Зарим нь ингээд зүүгээд явдаг, зарим нь янз бүрийн хадгалаад аваад явдаг. Хуучин гэрээний түүхийг санах юм бол тийм хүн гэрийн шүтээнүүд нь тийм жижигхэн зүйл байдаг. Тэгвэл Израильчууд яг тэрнээсээ бүрэн гүрцэд салаагүй байсан. Бурхан яагаад харийн шүтэн шүтхийг Израильчуудаас бүр хатуу эсэргүүцэж дургуутдаг байсныг бид нар өмнө нь бас нэг жоохон ярилцсан. Яагаад гэвэл нэгдүгürt энэ бол Бурханд үнэн чандахгүй байгаа. Хоёрдугаарт нь тэр харийн шүтэнүүдийн зарим зан үйл нь үнэхээр бузар, үнэхээр муухай зүйл байсан. Хамгийн муухай зүйлсүүдийн нэг нь гэвэл тэр хүүхдээ галаар шатаадаг, галаар өргөдөг, хүүхдээ тэгж хамлж алдаг тийм муухай зуршилтай. Зарим нь бас харийн шүтэнүүд нь эрэгтэй, эмэгтэй янхнуудтай. Одоо тэр шүтэнд би мөрөглөө шүтлэгээ өргөж гэнэ гэвэл би тэнд байгаа янхантай янхных нь үйлдэлийг нь хийх болдог байсан. Тэгж завхаарж би ингэж одоо би энэ шүтэн би мөргөж гэнэ гэж үздэг байсан. Тэгвэл иймэрхүү бузар булаа муухай зүйл байсан учраас Бурхан энэ үндэстнүүдийг энэ газраас арчиж байсан. Тэгвэл одоо тийм учраас Бурхан дахин хэлээд байна. Та
та нар харийн Бурханаасаа салцгаа гэж хэлж байна. Тэгвэл өнөөдөр бидний хувьд харийн Бурхад, харийн шүтэн та бидний хувьд юу байж магадгүй вэ? За Христэд итгэдэг хүн магадгүй илэрхий ингээ мод чулуунд очиод мод чулуугаар хийсэн шүтэн мөргөөд явахгүй байх. Гэхдээ магадгүй оюун бодолтой, зүрх сэтгэлдээ, үйлдэлээр, хандлагаараа, сонголтоороо харийн Бурхан шүтсэн хിവэрээ, найдсан хിവэрээ, орооцолдсон хിവэрээ байгаа юм биш үү? Тэгвэл та бидний хувьд өнөөдөр харийн шүтэн, харийн Бурхан юу байж болох вэ гэдэг хэд хэдэн зүйлийг санал хэлье. Хамгийн түрүүнд мөнгө. Мөнгийг Бурхан мэд шүтэж, мөнгө миний асуудлыг шийдэх юм шиг, мөнгө миний бүх юмны хариулт юм шигээр боддог хандлага маш түгээмэл байдаг. За итгэдэггүй хүмүүсийн хувьд бол энэ бол ерөөсөө ойлгомжтой. Мөнгө л байвал болно гэж боддог. Заримдаа үнэхээр бид нар карманда нэг найддаг жижиг бурхантай яваад байгаа юм биш үү? Тэ? Бидний төрүүлчэнд байгаа нэг юм одоо тэрний дөрвөлжин хавтаа хэлбэртэй карт ч юм уу эсвэл миний дансанд байгаа мөнгө эд хөрөнгө та бидний бас харийн Бурхан шүтэн байгаа юм биш үү? Машин, фэшн одоо орчин үеийн хувьд бас нэг шүтэн бол тансаг амьдрал. Хүний хэрэгцээнээс хитрхий давсан, хүний зүгээр л өдөр тутмын бодит хэрэгцээнээс хэд давсан бүр хизээ хаана юунд хэрэглэх юм гэмээр хэд тансаг амьдралын хэм маяг. Ганц хүн 7-8 өрөө байранд амьдрна гэхээр миний хувьд бол ойлгохгүй. Ганцхан хүн нэг шөнө нэг л өрөөнд унтна те. 7 өрөөнд одоо тэрэн шиг бас би яг ингээ нэг хитэрсэн хит тансаг амьдралыг би хэлээд байгаа шүү дээ. За тэгвэл бидний хувьд бас өөр юу харийн шүтэн байж болох вэ? Ажил мэргэжил. Зарим хүн үнэхээр ажил мэргэжил карьераа шүтэнэ болгосон байна. За би энэ карьераар би явсаар байгаа хамгийн дээд зэгтэнд би оргилно гарчтаа шүү. Би энэ карьераар энэ ажил мэргэжлэрээ би номер 1 болох ёстой гэж үздэг. Зарим хүмүүсийн хувьд харийн шүтэн нь гэр бүл. Гэр бүлийнхаа хэрэгцээ, гэр бүл нь Бурханаас өмнө. Гэр бүл нь бүх юмны урд. За хэрвээ гэр бүл нь ямар нэг юм байгаа бол цуглаан бол зүгээрээ, цуглаан би очихгүй байж болно, тэхгүй байж болно. Гэр бүлийн асуудал зүгээр. Зарим хүний хувьд найз нөхөд. Найз нөхөд Бурханаас илүү чухал. Бурханаас илүү өөрт нь үн цэнтэй байдаг. Йошуа 23:7 дээр Йошуа Израильчуудад юу гэж сануулж байгааг эндээс уншъя. Та нарын дунд үлдсэн энэ үндэстнүүдтэй хутгалдан Бурхтынх нь нэрийг дуудаж дурсан тэдгээрээр тангаргалж сүслэн үйлчилж сөгдөн мөргөж болохгүй шүү гэж. Йошуа тэднэрт маш тодорхой сануулж байна. За та нарын өмнө чинь эзэлж аваагүй нутаг байгаа. Та нарын өмнө чинь эргэн тойронд чинь энэ харь үндэстнүүд байгаа. Тэднэртэй та нар хутгалдаад тэдний Бурханых нь нэрийг нь дуудаад тэрэнд мөргөөж шүтээд та нар тэгж явбаа гэж сануулж байна. 23:12 дээр бас та нар хэрэг та нар няцаж дунд чинь байгаа энэ үндэстнүүдтэй ирж очиж хутгалдаад өөр хоорондоо гэрэлбэл гэж байна. Энэ нь бас л адилхан зүйлийг хэлж байна. Та нар эргэн тойрондоо байгаа харь үндэстнүүдтэй хутгалдаж тэднэртэй нэгэн гэр бүл болж толгой холбож тэднэртэй нийлвэ гэж сануулж. За тэгвэл шинэ гэрэн дээр яг адилхан зарчим, яг адилхан зүйлийг хэлж байна. Ром 12:2 дээр энэ дэлхийн явдлад нийцэлгүй харин оюун санаагаа шинжилж өөрчлөлтөгдөн
Тэгвэл Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно. Яаковын 1:27 дээр Бурхан ба эцгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэгдэл бол өнчүүн хүмүүс бэлгэсэн эхнэрүүдийг зүдрэхт нь эргэж тойрон өөрийгөө ертөнцөөр бохирдуулалгүй хамгаалах явдал мөн гэж. Энд дээр хэлж байгаа өөрсдийгөө ертөнцөөр буюу хүн төрлөختний гин нүгэлт бузар зүйлээр өөрсдийгөө бузартуулахгүй байгаа нь та нарын цэвэр итгэл шүү гэж хэлж байна. За тэгвэл Йохошуа юу хэлсэн бэлээ? Нэгдүгээрт нь та нар Бурхны үгээр амьдраарай. Хоёрдугаарт нь Бурхан Яавагаа хайр. Гуравдугаарт нь Бурханд чин сэтгэлээсээ үйлчил. Дөрөвдүгээрт нь харийн Бурханаас эрс татгалз. Тэгээ энэ бүлэг дотор олон итгэгч хүний татах дуртай нэгэн ишлэл байгаа. Тийм ээ? Түрүүн уншиж байхад бол яг өөрөө санал нийлээд уншсан баг. За тэр бол 24:15. Бурхан Яавыг чи айлдсан сайн сайхан үг та бүхний өмнө Бурхан Яавыг чинь айлдсан сайн сайхан үг бүхэн та нарт биелсний адилаар Бурхан Яавыг чинь өгсөн. Энэ газар нутагт та нарын өрснөөс та нарыг устгаж дуустал элдэн муу зүйлийг тэрбээр авчирч чаднаа. За би буруу бүлэг уншиж байна уу? За 24:15. Харин би болон манай гэрийнхэн Яавэд сүслэн үйлчлэх болно гэж. Харин би болон манай гэрийнхэн Яавэд сүслэн үйлчлэх болно. Бид нар Йохошуагийн энэ үгтэй yes, яа гэдэг одоо германаар тийм ээ үнэхээр би манай гэрийнхэн зөвхөн Бурхан эзэнд би үйлчлэх болно гэж залбирдаг, тэмүүлдэг, хүсдэг баг. Гэхдээ бас сонирхолтой яг энэ зүйлийг хизээ Йохошуа хэлж байна. Амьдралынхаа донд ихэн үед төгсгөлдөө тийм бид нар бол ингэж боддог шүү. За би ингээд Йохошуа нэлээ энийг эрт хэлсэн баг. Тэгээд энэ чигээрээ ингээд явсан баг гэж. Мэдээж тэгсэн. Йохошуа амьдралынхаа туршид Бурханд үйлчилсэн, чин сэтгэлээсээ итгэмжтэйгээр үйлчилсэн. Тэгэхдээ яг одоо захаасаа өгж явахдаа тэгвэл бас дахиад хэлж байна. Би болон манай гэрийнхэн зөвхөн эзэн Бурханд л үйлчлэх болно. Тэгээд энэ дотроо өөрийгөө хэлж байгаа бас өөрийнхөө үр удам хүүхдүүдийг бас оруулж байна. Тэгвэл таа ч гэсэн бас яг адилхан Йохошуадаа санал нийлээд тийм ээ би болон манай гэрийнхэн, миний үр хүүхдүүд, миний үр хүүхдүүдийн үр хүүхдүүд, миний надаас хойш үеийнхэн эзэн Бурханд үйлчлэх болно гэдэг сонголтыг хийгээсэй гэж хүсэж байгаа, хийснэ гэдгээ харуулад амьдарч байгаа. Үнэхээр бас хийсээр байгаасай гэж та хүсч залбирч байгаа. Тэгвэл бүгдээрээ цөмөр эзнээс үнэхээр залбирыг бас гуй. Тэгэд ялангуяа өнөөдөр бидний донд Христэд итгэх шийдвэр хараахан гаргаагүй. Есүд итгэхийг хүсэж байгаа, судалж байгаа, эрэл хайгуул хийж байгаа тийм хүн байгаа бол яг энэ дээр Йохошуа хэлсний дагуу би энэ цагаас хойш Есүст итгэж би Есүсийн замаар би амьдрмаар байна. Би Есүст итгэж би амьдралаа түүнд үйлчилж зориулмаар байна гэсэн шийдвэр гаргах ёстой сууж байгаа болов уу гэж би найдаж байна. За тийм хүн байгаа бол таныг би зоригтойгоор хараа өргөсөй гэж хүсэж байна. Та хүнээс айж ичэх хэрэггүй. Хин намайг юу гэж хэлэх болоо гэж санаа зовох хэрэггүй. Ялангуяа залуу хүмүүсийн хувьд за би үлдсэн амьдралаа би юунд зориулах вэ? Би юуг сонгож, аль замыг сонгож би явах вэ гэдгээ сонгох шийдвэр дээр ирсэн байгаа бол би таныг яг одоо зоригтойгоор Йохошуа шиг би болон манай гэрийнхэн эзэн Бурханд сүслэн үйлчлэх болно гэдэг сонголтыг хийгээсэй гэж хүсэж байна. Тийм шийдвэр авах хэрэгтэй юм байна уу? Тийм хаа нэг вэ? Хараа өргөснө. За тийм шийдвэр гаргахад хараахан бэлэн биш байгаа бол зүгээр.
Та бодоорой, тунгаагаараа, хэрэгцүүлээрээ. Үнэхээр Йохошуа бидэрт маш чухал захиалгыг өгж байгаа. Эзний үгээр амьдраарай. Эзэн бурхнаа хайрлаарай. Эзэн бурхандаа чин сэтгэлээсээ үйлчлээрэй. Тэгээд харийн бурхтаас сатгалзаарай. Харийн бурхан маш нууцлаг, маш залтай, хүний нүдэнд харагдахгүй хэлбэр дүрстэй байх магадлалтай шүү. Бүгдээр эзэн ханд залбирцгаая.